Эрхэм үзэгч та бүгдийнхээ амрыг айлтгая. Эх орны нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ 7 хоногт Монгол Улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Цаахан-Баяр тэргүүтээ салбарын удирдлагууд их булаг цэргийн хүрээ буюу Төв аймагт байрлах хуурай замын цэргийн командлал, зэвсэг түвшний тэг 16 дугаар нэгтгэл болон 334 дугаар ангиудад ажиллалаа. Монгол Улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд таныг өдгөө өгдөж их булаг цэргийн хүрээний хүнд таруул загсан. Хүнд таруулын дарга зэд орондоо бэлгаан ирлээ. Батлан хамгаалахын сайдыг Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан төвийн одонд маршал Чойбасангийн нэрэмжит тэг 16 дугаар нэгтгэл их булаг цэргийн хүрээний хүндэт харуул угтан авснаар сайдын албан томилолт эхэлсэн. Тус нэгтгэл ардын хувьсгал ялж эргчүүлөө тусгаар тогтнолоо сэргийн мандуулсны дараа буюу 1923 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан. Түүхэн хөгжлийнхээ явцад бүтэц зохион байгуулалтын хувьд хэд хэдэн өөрчлөлтөд орж эх орныхон тусгаар тогтнолд жинтэй хувь нэмэр оруулсан нэгтгэл юм. Цэргийн тактикийн удирдлагын төвд нэгтгэлийн үг дүүх, олол амжилт, бүтэц оронтоо, инхийг сахиулах болон бүтээн байгуулагдах оролцоо, сургалт бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсож, үүний дараагаар цэргийн гэрээд болон хугацаа цэргийн албаагчдын байр, соёлын төв, зэвсэглэл цэргийн техникийг сонирхсон юм. Тэм сайдд сургалтын төв үйл ажиллагаа цагуурын дагуу сургалтын төв зөвшөөрөлтөө Би байлдагч үздэг Улаанбаатар Сүхбаатар дүүрээс ирсэн. Тийм. За. Анхны сэтгэл ямар байна? Маш өндөр байна. За. Захаа хин хатсан. Тийм. Өөр хатсан уу? Тийм. Захаа сайхан хатсан юм тийм ээ. Хувцсгой таарсан ба тий. Тийм. За одоо хаанаас ирсэн? Би байлдагч юм л Улаанбаатар Чингэлтэй дүүр. Чингэлтэй дүүр ямар сургууль төгссөн? Кино хийсэн. Кино урлын дэс сургууль төгссөн үү? Сурж байгаа юм. Ээд асуултаа байна. Чи ямар сургууль? Баатингийн гэсэн. Өөрөөс үдээс хөдөөж ирсэн юм. Суралцж байгаа. Суралцж байгаа. Оёо. За мэдээ хаанаас ирсэн? Би байлдагч манд. Улаанбаатар Чингэлтэй. Чингэлтэй дүүрээс. Үүний дараагаар тус нэгтгэлийн ажилтан албан хаагчдтай уулзаж Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тэр дундаа Батлан хамгаалах салбарын чиглэлээр ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэх 9 зорилт 50 дэд зорилт зэрэг хийхээр төлөвлөсөн ажил арга хэмжээгээ танилцуулахын сацав. Анги байгууллагын үйл ажиллагаатай танилцахаас илүүтэйгээр хийж хэрэгжүүлэх ажлаа харж бүтэц зохион байгуулалт аль чиглэлд нь ямар дэмжлэг үзүүлэх, засаж залруулах асуудлуудыг харж яваа гэдгээ онцолсон юм. Одоо офицер офицерынхаа юун дээр бид нар анхаарах ёстой вэ гэвэл офицер офицерынхаа энэ ажиллаж амьдрах ажлын нөхцөл байдлыг энэ одоо дээшлүүлъя, сайжруулъя. Сурч боловсрох нөхцөл боломжтой болгоё. Энэ одоо албан тушаал дэвшдэг системийн шатлалын одоо шударга байлгая. Энийг одоо зохицуулахын тулд зарим эрх зүйн харилцаа хуулиудад өөрчлөлт оруулъя гэсэн юм бодолтой байна. Аливаа асуудал хууль эрх зүйн хүрээнд зохицуулагддаг. Үүний нэгэн айдлаар Батлан хамгаалах зэвсэг түвшний хууль эрх зүйн орчин шинжлэгдэн бүрдсэн. Одоо хуулийг хэрэгжүүлэх, хөрсөнд буулгах, хариуцлагатай ажлыг цэргийн алба хаагчдтайгаа хамтран хэрэгжүүлнэ. Ингэхдээ зэвсэг түвшний ажилтан алба хаагчдынхаа ажиллаж хөдөлмөрлөх ая тухтай байдлыг нэн тэргүүний зорилттой болгон тавьж, эдийн засгийн боломж бололцооныхоо хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөснөө энэ үеэр онцолсон юм. Энэ ажлыг эхлэл болгож тус нэгтгэлээс цэргийн хотхон төслийг хэрэгжүүлнэ. Манай нэгтгэл бол одоо бас энэ олон жил болцсон энэ барилгууд байгууламжууд байгаа. Энэний бас дулаан алдагдлалд дээврээсээ ханнаасаа ингээд дулаан алдагдал ихтэй. За уурын зуухны шугам сүлжээний хувьд бас нэлээд муудчихсан.
Одоо уран зуухнууд маань бас нэлээд бас дээр үеийн хоцрогдчихсон тийм уран зуухнууд байдаг. Тэгээ эднийг бас шинжлэх тийм ээ. Одоо бас бие бүртгэн ажиллаж амьдрах ая тухтай нөхцөл болцоог сайжруулах өнөөгийн бас зөвчөнд цэргийн гоцхон стандарт ямар байх вэ? Тэрийг бас энд шинээр эхлэх гэдэг их сайхан шийдвэрүүдэд бид хүн танилцууллаа. Үүний дараа Батлан хамгаалахын сайд Сайханбаяр цэргүүтээ салбарын удирдлагууд зэвсэгт хүчний 334-р ангид ажилласан юм а. Тус ангийн захирагч Хурандаа Эрдэнэбаатар ангийн үйл ажиллагаатай холбоотой товч мэдээллийг өгөн ангийн байрлал барьлах үйлдвэрүүдэд танилцуулсан юм. Үргэлжлүүлэн зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалд ажилласан юм. Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Амгаланбаатар хуурай замын цэргийнхний үр гүйцэтгэл, зэвсэглэл техникийн байдал, сургалт бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хийхээр төлөвлөсөн ажил зэрэгэ энэ үеэр танилцуулсан юм. Төв аймагт маань зэвсэгт хүчний нэлээд олон анги салбарууд байдаг. За би 2 ангиар орлоо. Нотуудлагын бригадын үйл ажиллагаатайгаа танилцж, гол одоо тулгамдсан шинжилгээ хийх, сайжруулах объектуудтай танилцлаа. За дээрэс нь өөрийнхөө одоо бодлого чиглэлийг эх 4 жилд хийх бодлого чиглэл, мөрийн хөтөлбөрт орсон заалтуудаа хэрэгжүүлэх талаар зэвсэгт хүчнийхээ анги салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзаж танилцууллаа. За анги байгууллагууд маань өөрсдийнхөө үйл ажиллагааг хууль журмын хүрээнд хэвэн явуулж байна. За хууль эрх зүйг хэрэгжүүлэх, командлаас болон Батлан хамгаалах яамны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх талаар бас анги салбаруудын удирдлагууд бие бүрэлдэхүүн нэлээд санаачлагтай сайн ажиллаж байна. Цаашид зэвсэгт хүчнийхээ анги салбаруудыг бэхжүүлэх, тогтчлт, үйл ажиллагаагийн хүний хөгжлийн орчин болгох талаар анхаарна. Тийм учраас одоо хуурай замын цэргийн харьяа бусад төрөл мэргэжлийн ангиудаар явж тулгамдсан асуудлыг сонсож газар дээр нь ажиллах болно. Мөн энэ үеэр албан тушаалтнуудын ажиллаж буй орчин нөхцөлтэй биечлэн танилцсан юм. Түүнчлэн хуурай замын цэргийн командлын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, ирэх 4 жилд баримталж ажиллах бодлого чиглэлээ танилцууллаа. Хуурай замын цэрэг өөрөө маш том салбар. Тодруулбал зэвсэгт хүчний цөмийг бүрдүүлдэг цэрэг. Тиймээс удирдлагын төвшөнд ажиллаж байгаа цэргийн алба хаагчдыг үүрэг гүйцэтгэл, бэлэн байдлаа улам дээшлүүлж, бүх төвшөндөө санаачлагтай ажиллахыг үүрэгдээд ажил албыг явуулахад удирдлагын арга барил, алба хаагчдын итгэл, зүтгэл маш чухлыг сануулсан юм. Тус томилолт Батлан хамгаалахын сайдын анги байгууллага дээр ажиллаж байгаа 3 дахь албан томилолт юм. 4-р сарын 28. Энэ өдөр Монгол улсад генерал цол олгож эхэлсэн түүх өдрөө. Тус өдрийг тохиолдуулан төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд жил бүр ээлжлэн эрхэм генералуудаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 2020 оны тухайд дэлхийн нийтэд тархаад байгаа цар тахлын улмаас тус өдрийг хойшлуулсаар өнгөрөгч 23-ны өдөр зэвсэгт хүчний жанжин штаб алтан мөрцнүүддээ хүндэтгэл үзүүллээ. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамга 11 зүтгэлтэнд 1944 оны 4-р сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш жил бүрийн энэ өдрийг генералуудын өдөр болгон тэмдэглэж ирсний 76 жилийн өнгөрсөн 4-р сарын 23-ны өдөр тохиолоо. Монгол улсынхаа эрх чөлөө тусгаар тогтнол, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө бие сэтгэлээ зориулж эх орноо батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж яваа. Төрийн, цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудад алба хааж байгаа бэлтгэл чөлөөнд буй генералуудаа хүндэтгэн зохион байгуулагдсан баярын арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Анхаараарай. Одоо Монгол генералын өдрийг тохиолдуулан зэвсэгт хүчний жанжин тугийг зэвсэгт хүчний жанжин штабын ордчдаар өшөөч генерал Баданбатар хүндэтгэн байрны зарлаж байна. Эрхэм генералууд зэвсэгт хүчний жанжин штаб жанжин тугийн дог Эргээд төвдөө
Батлан хамгааллын хаамны сайдын тушаал томилогдоод дэлсэгчийн оролцоол авсан. Тэгэхээр генералууд бол нэг хэсэг ер нь генералын баяр гэж байхгүй байсныг бий болгоод генералын өдрийг жил болгон тэмдэглэж басан их дурсгалтай үнэхээр одоо Монгол эрчмүүдийн одоо Монгол цэргийн одоо орой манлай болсон юм улсууд байдаг юм л да. Ёслолын арга хэмжээ зэвсэг түвшний жанжин штабын жанжин туганд хүндэтгэл үзүүлснээр албан ёсоор эхэлсэн юм а. Үүний дараа төр нийгмийн нэрт зүтгэлтэн цэргийн гарамгай жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Мөн Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Баттулга генерал цолтнуудад баяр хүргэхийн сацуу шинээр төрсэн генералуудад цолыг нь гардуулсан юм а. Генерал цол бий улсны 76 жилийн ойгоор генерал цол авсандаа баяртай байна. Монгол улсын зэвсэгчдийн нийт бие бүрэлдэхүүн, хань ижил, ээж аав, нутаг улсныхандаа генерал цол байгуулагдсныхаа баярын мэндийг хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсье. Цаашдаа Монгол улсын зэвсэгчний төлөө одоо 2 сайхан сэтгэлээр ажиллаж улам их бүтээхийн төлөө ажиллах болно. Төрийн хуулиас өргөсөн тангараа дээдлэн хүндэтгэх чанар, ёс чудаг, шударга, хариуцлагатай зарчимч байдал, нийгэм иргэдийнхээ төлөө гэсэн чин сэтгэл зүтгэлээрээ төр түмэндээ хүндлэгдсэн хүмүүс бол Монгол генералууд юм. Генерал бол дэлхийн цол. Дэлхийн өнцөг булан бүрт генерал хэмээх энэ эрхэм цолыг хүртсэн алба хаагчдыг хүмүүр хүндэтгэн тэднэр бахархаж байдаг. Монгол улсын иргэн бүрийн хамгийн ариун нандин үүрэг гэж байдаг. Тэр бол эх орныхоо төлөө зүтгэх. Тэгэхээр хүн гэдэг энэ байгалийн амьтан хамгийн чухал нэг эрх шиг байдаг бол амьд явах. Тэгвэл амьд явахаас давсан эрх шиг гэж хүнд байгаа. Тэр бол эх орныхоо төлөө амь насаа зориулаад ч гэсэн хамгаалах. Тийм учраас Монгол хүн залуучууд бүрийн эх орныхоо төлөө цэргийн алба хааж эх орныхоо төлөө зүтгэхгүй энэ бол ариун нандин ийм хамгийн эрхэм үүрэг байгаа. Их Монгол улсын эрхэм генералуудаа хүндэтгэж зэвсэг түвшний жанжин штабаас алтан мөрөдснүүдэд чиглэсэн зохион байгуулалтын олон арга хэмжээг төлөвлөж бэлтгэл ажлаа бүрэн хангасан ч Монгол улсын засгийн газар улсын онцгой комиссоос улсын хэмжээнд гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэнтэй холбогдуулан төлөвлөсөн хугацаанд зохион байгуулагдалгүй өдий хүрч энэ өдөр баярын арга хэмжээгээ тэмдэглэн өнгөрүүллээ. 1944 оноос хойш 185 зэргийн зүтгэлтэн генерал цолыг хүртжээ. Эдгээрээс 91 нь өдгөө инх тунх амьдарч байна. Монгол улсын тусгай төсөл эх орныг батлан хамгаалах үйл хэрэгт Монгол улсын зэвсэгчдийн удирдлагын дээд тушаалын генерал офицерууд 100 шахамжийн дотор асар их зүйлийг хийж бүтээж улс орныхоо тусгай төслийн төлөө инхийн хөдөлмөрийн өвдлийн төлөө асар их ажил хийж хөдөлмөрсийг төр засаг мөрөж жил болгоны генерал цол бий болсны тэмдэглэдэг юм аа. Энэ бол их ажилттай арга хэмжээ. Генерал цолтнууд өдөрдөн зохион байгуулах авиас бэлэг, цэргийн хэргийн өргөн мэдлэг, чадвар, хүний мэс, оюун нуруу, үлгэрлэл манлайлалаараа тэргүүлэгчд бөгөөд төр түмнийхээ их хүндэтгэлийг нэр төртөө дааж яваа цэрэг эрс гэдгийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэх учиртай билээ. Монгол улсад батлан хамгаалах салбар, хил хамгаалах, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генералууд эх орон ард түмнээ батлан хамгаалагчдын ориглон болон гялалдсан алтан мөрдөст эрхмүүд юм а.
Зэвсэг түвшний авраг тогооч шалгаруулах тэмцээн зэвсэг түвшний тэг 17 дугаар анги буюу барилга инженерийн тусгай хороонд 3 хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ шалгарууллаа. Энэ жилийн тэмцээнийг дэлхийн тогооч нарын өдрийг тохиолдуулан зэвсэг түвшний жанжийн штабын ардлын газар, хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Монголын тогооч нарын холбоотой хамтран 8 дахь жилдээ зохион байгуулж байгаамаа. Тэмцээн хүнсний тухай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль заасан эрүүл ухаан зохистой дадлыг зэвсэг түвшний анги салбарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зэвсэг түвшний 2019-с 2020 оны цэргийн сургалт бэлтгэл, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, зэвсэг түвшний тогооч нарыг хоол үйлдвэрлэл, үйлчлэгээний сүүлийн арга технологид харилцан суралцах, цэргийн албаагчдад эрүүл хоол хүнсээр үйлчлэх үйлчлэгийг сайжруулах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилготой зохион байгуулагдсан юм а. Энэ жил төрөл хэлбэрүүддээ шинжилэл хийж тогооч нарын урлагийн авьяасыг сорих төрлийг нэмэгдүүлж өгснөөрөө өмнөх жилийн тэмцээнүүдээс ихээхэн онцлогтой болсон юм. Тэмцээнд зэвсэг түвшний хөдөө орон нутгийн болон Улаанбаатар цэргийн хүрээний 28 анги салбарын нийт 90 гаруй цэргийн хоолны газрын ажилчин албан хаагчдыг хамруулсан юм а. Үндсэн 3 төрөлтэй байгаа. Багийн төрөл, хоолны багийн төрөл, за нарийн боомны төрөл, за тэгээ ганцаарчсан төрөл гэсэн ийм үндсэн 3 төрлөөр өгч байгаа. За дээр нь авьяасдаг тогооч гэдэг одоо манай тогооч нар маань зөвхөн хоол унд бэлтгэхээс гадна одоо ямар авьяастай юм бэ гэдгийг бол илрүүлсэн. Энэ бол бас манай энэ юунд оролцож байгаа ийм арга хэмжээ болж байгаа. Манай энэ тэмцээн бол нөгөө Оросын холбооны улс зохион байгуулагддаг Армейский игрийн тэмцээний Полевая кухня буюу одоо хээрийн галтгоо тэмцээний яг одоо үндсэн зарчимдэр тулгуурлаж явж байгаа. Одоо хээрийн галтгоон дээр хоол үнсээ боловсруулдаг. За одоо юм тасалгаанд буюу одоо яг энэ суурин галтгоонд хийдэг одоо хоол үнсийг КП 125 тоогоог ашиглаж одоо хийж байгаагаар бас онцлогтойгоо. Энэ маань бол одоо цаашаага одоо тухайн тогооч нарын хээрийн гаралт сургууль дадлагын үед одоо цэргийн албаагчтай хээрийн тоног төхөөрөмж ашиглан хоол хүнс одоо хоол хүнсээр үйлчлэх явдалд бол маш одоо дөхөмтэй их мундаг дадлаг болсон тийм арга хэмжээ болж байгаа. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, эрүүл байгалийн гаралтай, эрдэс судас, уураг, амин дэмээр баялаг, тэжээллэх хоол хүнсийг хүмбэр зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Тиймээс цэргийн албаагчдыг эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах хариуцлагатай ажил бол зэвсэг түвшний тогооч нар юм. Зэвсэг түвшний ардлын газраас тогооч нарын ур чадвар мэдлэгийг дээшлүүлэх, шинэлэг санаачлагаар бүтээгдэхүүн боловсруулах, тэдний тогоочийн мэдлэгийн цар хүрээг өргөжүүлэх зорилготой зэвсэг түвшний авраг тогооч шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тогооч нарын уралдаан тэмцээнийг яагаад зохион байгуулдаг юм бэ гэхээр энэ Монгол орны хавтгай одоо нутаг дэвсгэр дээр байгаа бүх цэргийн анги нэгтгэлүүдээс хүмүүс ирдэг. Энэ нь иргэснийх нь ач холбогдол болохоор бие биенээсээ туршлага судлах, мэрэгчлээ дээшлүүлэх, сурсан мэдснээ бусдад сурталчлах ийм том чухал ач холбогдолтой байдаг. За хоол хүнс гэдэг маань ердөөсөө тэр эрүүл хүн байх, эрүүл аж төрх, эрүүл одоо амьдрах гол үндэс байдаг. Тэгэхээр бид нарыг тэр зөв зохистой хоолыг хийж сурах, дадал хэвшлийг одоо зэвсэг түвшний ажилчтай хэвшүүлэхэд бол маш том чухал үүрэгтэй одоо ард талын хүмүүс байдаг учраас эдгээр бол байнга мэдлэг мэргэжлээ дээшлүүлж авах шаардлагатай байдаг. Анги салбаруудын хээрийн бэлтгэл сургуйлалт, марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд оролцох үед хээрийн галтгоо байрлуулан ажилуулж, бие бүрэлдэхүүнд чанартай халуун хоолоор үйлчлэх нь тогооч нарын өдөр тутмын ажлын гүйцэтгэл байдаг. Бүх үйл ажиллагаа нь зөвхөн цагийн хуурийн дагуу мөрдөгддөг учраас цэргийн тогооч байна гэдэг амаргүй.
24 цагийн турш хоногоор ээлжлэн ажиллаж өдрийн 3 удаагийн 4 халуун хоолоор цэргийн алфаагчдыг тасралтгүй ханган ажилладаг хичээл зүтгэл нөр хөдөлмөр шаардсан мэргэжил цэргийн тогооч юм. Тогооч хүн гэдэг бол цэргийн албан хаагч гэдэг үднээсээ биш цэргийн албан хаагчдын ар гэр болон эргээд цэрэгт ирж байгаа цэргүүд болон бүх хүмүүсийг ихэн сэтгэлээр хайрлж хоол хүнсийг бол цэвэр нямбай болон стандарт шаардлагат хангалттай хангагдахаар бүх эрүүл мэндийг дааж хамгийн гол нь сэтгэл зүрхээ шингээж хоолоо хийж ээж тэр усуудын сэтгэлийг дүүрэн байлгах хамгийн гол нь зорилго нь бидний хувьд бол тийм байдаг. Тэгээд хамгийн эрхэм зүйл гэх юм бол ерөөсөө стандарт шаардлагыг хангахын жишээгээс тэр сэтгэл хийж байгаа хоолндоо сэтгэл дүүрэн багталтай байж ээж тэр хүүхдүүд дүүрэн идэж аяг хоолч гэсэн үлдгүй гарч байвал бидний бахархал гэж боддог. Тэмцээний эхний өдөр тогооч нарын онлын мэдлэгийн төвшинг 20 асуун жүхий тестээр сорьсон юм. 5 төрөлд зэвсэг түвшний авраг тогооч шалгаруулах тэмцээний хөдөлмөр хамгааллын төрөлд хөдөлмөр хамгааллын хувьд сэргийллийн стандартыг хангасан байдал, багийн жигдрэлт, баримт хүчгийн бүрдэл, эрүүл мэндийн дэвтэр, мэрэгжлийн үнэлэх зэргийг шалган оноо өгсөн бол шилдэг багийн төрлийг багаар ажиллах ур чадвар, хоол боловсруулалт, шин тэжээлийн алдагдaltaгүй боловсруулалт, хүнсний бүтээгдэхүүний зохиолтгоо зэргийг үнэллээ. Харин талах нарийн боов хийх төрөлд талах нарийн боовны амд чанар, өнгө, үнэр, гадаад үзмж, тоо хэмжээ зэргийг харгалзан үнэлсэн юм а. Хамгийн сүүлийн үе шат болох ур чадварын төрөлд оролцогчид чөлөөт сэтгэмжээр зөвхөн хүнсний бүтээгдэхүүн оролцуулан бэлтгэсэн хоолыг шүүгчд үнэлж, оноогч баталгаажууллаа. Энэ жилийн тэмцээний онцлог бол авиаслаг тогооч төрөл юм. Энэ төрөлд оролцогчид дуулах, бүжиглэх зэргээр урлаг соёлын бүхий л төрөл хэлбэрээр өөрсдийн авиасаа толилууллаа. Зэвсэг түвшний авраг тогооч шалгаруулах тэмцээний авиаслаг тогооч тэмцээнд ангийнхаа ах даваа цэрэнгээд ахыхаа дууллаа. Өмнө жилийн тэмцээнүүдийг бол цаар хүрээнд үргэж урлагийн тэмцээн болж байгаа нь хүмүүсийг илүү дотн болгож байна. Нэг мэдгэд хүргэж байна. Улсад ангиудтай танилцахад илүү дөхөн болгож байна. 2013 оноос зохион байгуулагдсан тус тэмцээн энэ жил 8 дахь удаага болж шилдэгүүдээ шалгарууллаа. Тус тэмцээний тэргүүн байрт зэвсэг түвшний 150 дугаар анги, удаах байруудад зэвсэг түвшний 256 дугаар анги, 325 дугаар ангиуд тус шалгарлаа. Тэмцээнд оролцсон тогооч нарыг салбарын шагналаар шагнаж, төрөл тус бүрд шилдэгүүдээ шалгаруулан хамтран ажилладаг дотоодын үеийн тэтгэгч байгууллагуудын шагналыг гардууллаа. Зэвсэг түвшний аврах шалгаруулах 2 муугаар тэмцээн маань маш их өргөн цар хүрээтэй их олон ангийг хамарсан гоё тэмцээн боллоо гэж миний хувьд бас өөрөө дотроо бодож ойлгож байна. Тэгээд өмнөх жилүүдийг бодоход зохион байгуулалт маш өндөр энэ жилийн тэмцээн их дажиг болж өнгөрлөө гэж бодож байна. Тэгээд тэмцээнд оролцсон бүх баг тамирчидтай бас баярлалаа гэж хэлмээр. Цаашдаа бусад баг тамирчидтай хандаж хэлэхэд үндсэн нарийн боовны төрөл гэхэд үндсэн зургуудаараа төрөл бүрийн бүтээгдэхүүнээ доор ээж ингээ гаргаж сурах хэрэгтэй. Тэгээд нарийн боовныхаа бүтээгдэхүүнийг чимэглэх мөн хоолны бүтээгдэхүүн гэх юм бол цэргийн орчин оронд байгаа хүнсний бүтээгдэхүүнийг бас ашиглаж шинэлэг хоол хийгээд олцох юм бол бас боломжтой байдаг юм байна гэж ойлгож байна. Хамгийн холоос ирж олцсондоо маш их баяртай байна. 325 дугаар ангийн салбарын 116 дугаар салбараас ирсэн Баяулгийн аймгийн Улаан усумын сумаас ирсэн. Маш амжилттай оролцоод 3 дугаар байранд ороод бас хамгийн холоос ирсэн гэдэг шагнал авлаа. Сэтгэл маш их өндөр байна. 325 дугаар ангийн захирагч чулуун захирагчтай болно. 116 дугаар салбарын захирагч мөнхцөл болон салбарынхаа хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. Мөн хамгийн залуу тогооч, хамгийн ахмад тогооч, хамгийн олон жил тус тэмцээнд оролцсон тогооч, хамгийн холоос ирж оролцож байгаа зэрэг баг тамирчдыг шалгаруулан талархлын бичиг гардуулсан юм а. Хүн эрүүл хоол хүнс хэрэглэж байж эрүүл амьдрах амьдралын зөв дадал зуршил тогтдог. Тиймээс цаг нартай уралдан эрүүл хоол хүнсээр анги байгууллагынхаа ажилчдыг тасралтгүй ханган ажилтдаг тэдний 3 өдөр өргөөжтэй өнгөрлөө. Мэдлэг мэргэжлийн ур чадвараа ахиулсан, шинэлэг бүхнийг суралцаж туршлага солилцсон олон давуу талтай тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Салбарт өрнсөн бусад мэдээллийг хураангуулан үзүүлье.
Өнгөрсөн 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол улсад генерал хэмээх цэргийн дээд цол бий болсны 76 жилийн тохиолсон. Монгол генералийн баярын өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах салбараас шинээр түрэн гарсан 2 генерал цолтноо Батлан хамгаалахын сайд болон сайдын зөвлөлийн бие бүрэлдэхүүн хүндэтгэн хүлээн авч баяр хүрхийн зэрэгцээ цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ. Өнгөрөх 7 хоногт нийслэлийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын даргаар хурандаа анх 2 томилогдож өөрөгт ажиллаа хүлээн авлаа. Тэрээр цэргийн штаб бол нийслэлийн хэмжээнд Батлан хамгаалах салбарын бодлогыг хэрэгжүүлэх, иргэн бүрт салбарын үйлчлэгийг үзүүлэхэд ажилладаг байгууллага. Өнгөрсөн жилүүдэд Батлан хамгаалах салбарт эрх зүйн шинжилүүд өрнөсөн. Одоо хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээс эхлээд цаашид олон ажил арга хэмжээ зохион байгуулах он жилүүд эхлэж байна. Орон нутгийн хамгаалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан хийж бүтээх олон ажил байна. Тиймээс тухайн ажлуудыг эхнээс нь хэрэгжүүлж ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийллээ. Дэлхийд даяар тархаад байгаа шинэ төрлийн коронавирусын халдварт өвчний эсрэг тэмцэж байгаа Монгол улсын төр засгийг өндөрөөр үнэлж бүгд найрамдах Хятад ард улсын Батлан хамгаалах яамнаас Монгол улсын Батлан хамгаалах яамны харьяа цэргийн төв эмнэлэгт 2 ширхэг инвазив бус амьсгалын аппаратыг өнгөрөх 7 хоногт хандваллаа. Цэргийн төв эмнэлэг нь өнөөдрийн байдлаар тусгаарлах эмчилгээний эмнэлгийн нэг болон ажиллаж байгаамаа. Монгол улсын засгийн газраас батлагдсан Батлан хамгаалахын сайдын бодлого зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авилгатаа тэмцэх газраас авилга албан тушаалын гэмт хэрэгээс ангид байхын сэдэвт сургалтыг өнгөрөх өдрүүдэд Батлан хамгаалах яамнаа зохион байгууллаа. Сургалтад аймаг нийслэл дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарганаар хамрагдсан юм. Тус сургалтаар авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалт, албан тушаалын гэмт хэрэг, түн түлээлгэх хариуцлагын зохицуулалт, хувийн ашиг сонирхлыг хойш тавьснаар нийтийн эрх ашиг зөрчигдөхгүй байх нөхцөл бүрдэн гэдгийг сургалт хариуцсан мэргэжилтнүүд онцолж байлаа. Өнгөрсөн 10 дугаар сарын 29-ны өдөр нийслэл хот үүсэн байгуулагдсны түүхт 381 жилийн ойн өдөр тохиоллоо. Тус өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд сайхан баяр болон сайдын зөвлөлийн гишүүд нийслэл Улаанбаатар хотын удирдлагуудыг Батлан хамгаалах яамнаа хүлээн авч уулзсан хүндэтгэл үзүүллээ. Мөн өдрүүдэд нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын дарга Амар Төвшин, зэвсэг түвшний 284-р ангийн захирагч Хурандаа Баяр сайханд нийслэлийн тугийг гардуулан өгсөн юм. Уг арга хэмжээнд зэвсэг түвшний 284-р ангийн бие бүрэлдэхүүн оролцож, цэргийн тангараа давтан төрийн дуулаа ишгэлүүлэн хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа болон нийслэлийн тугийг мандууллаа. Соёлын яам, нийслэлийн засаг даргын тамгын газар, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар, нийслэлийн соёл урлагийн газартай хамтран хэрэгжүүлсэн танаа дүүрэгт таны дэргэд урайтай, соёлын цаг аянд цэргийн дуужгийн эрдмийн чуулгын 120 гаруй бие бүрэлдэхүүн уран бүтээлээ 2 сарын хугацаатай толилууллаа. Соёлын цаг соёл урлагийн аяны хүрээнд тус чуулгын хамт олон нийслэлийн 9 дүүрэг, хөдөө орон нутгийн 4 аймгийн 9 суманд нэгдсэн болон хэсэгжилсэн бүрэлдэхүүнээр нийт 52 удаагийн тоглолтыг амжилттай зохион байгуулж, давхарцсан тоогоор урын сангийн 90 гаруй бүтээлийг 13800 орчим ард иргэдэд уран бүтээлээ өргөн барьжээ. Энэ нь Батлан хамгаалах бодлого, зэвсэг түвшний үйл ажиллагааг урлаг соёлын тайзнаас ард иргэдтэй сурталчилж, хүүхэд залуучуудад эх оронж үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласан юм а. Өнгөрөх 7 хоногт үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн аюулгүй байдал судлал болон цэргийн ухааны докторийн хөтөлбөрт суралцж байгаа докторантууд Батлан хамгаалах бодлогын үндэс хичээлийн хүрээнд Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Батлан хамгаалах яам, цэргийн мэргэжлийн дэд удирдлага, зэвсэг түвшний жанжийн штаб, Монгол цэргийн мөсөн үйл ажиллагаатай танилцлаа. Уг докторийн хөтөлбөрт төрийн цэргийн байгууллага болон гамшиг судлалын хүрээлэн, стратегийн судалгааны хүрээлэнгийн 50 гаруй докторантууд суралцж байна. Батлан хамгаалах зэвсэг түвшинд өрнөсөн мэдээллийг багслан үзүүлдэг эх орны төлөө нэвтрүүлгийн шинэ дугаар өндөрлөж байна. Анхаарлаа хандуулж бидэнтэй хамт байсан үзэгч танд баярлалаа.